House of the Dragon зураг маань эргэн ирлээ. Шинэ бүлгийн гарсан байгаа хоёр анги маш өндөр үнэлгээтэй, үзэгчдийн хүссэн хүлээсэн чанартай ангиулж чадсан. Уг нь бол анхны төлөвлөгөөгөөр 2 дугаар бүлэг маань 1-р бүлэгтэйгээ 10 ангитай гарах байсан ч удирдлагуудын шийдвэрээс үүдэж 8 ангиар дуусч season final буюу сүүлийн анги дээр олигтой юм гарахгүй байсаар дууссан. Бараг л 3 дугаар бүлгийнхээ тизер байсан гэмээр. Харин энэ үзэгчдийг хуваагдуулж ерөнхийдөө тааруулдаг гэдэлтэй үлдээсэн. Харин анхны төлөвлөгөөгөөр 10 анги гарсан бол 3 дугаар бүлгийн эхний 2 анги дээр гарсан Battle of the Gauntlet, Battle at the Red Fork болон тэрхүү тулааны дараах үр дүнгээр season 2 дуусах байсан юм. Сонирхолтой нь бид 2026 онд 1 жилийн дотор төмөр зэнтэд суух залгамж халаа болсон 2-2 хан хүүг алдлаа. Ялангуяа хоёулаа хар үстэй Targaryen байсан нь сонирхолтой. Нэг нь House of the Dragon цувралын Jaehaerys Velaryon болон A Knight of the Seven Kingdoms цувралын хан хүү Baelor Targaryen байсан юм. Яг үргээр харахад гал мөсний дуун ертөнцөөс сэтвэлсэн хоёр ч өөр бүтээлийг нэг жилд үзнэ гэдэг бол фанууд бидний хувьд дэндүү жаргалтай байгаагийн илрэл. Ямар ч тач House of the Dragon цувралын 3 дахь бүлэг дуусах хүртэл бидэнд нийт 6 анги үлдээд байна. Тиймээс өнөөдрийн бичлэгээр гол дөрүүдээс гадна season 3 дээр шинээр орж ирэх том нөлөөг үзүүлэх чухал дөрүүдийн талаар ярилцгаая. Мөн энэхүү бичлэгт спойлер агуулгдсан гэдгийг сануулъя. Харин та бүхэн House of the Dragon цувралынхаа шинэ ангийг 7 хоног бүр цаг алдалгүйгээр Монгол хадмалтай аль биесний эрхтэйгээр Univision дэх HBO Max app-аас үзээрэй. Хэрв та бүхэн гэртээ Univision-тай бол шинжлэгдсэн L+ багцыг идэвхжүүлвэл HBO Max-ийн эрх дагалдан ирж цувралаа тэр эрхээрээ үзэх боломжтой. Монголчууд маань дэлхийн шилдэг кино платформоос Монгол хадмалтай кино болон цувралаа үзэх боломжтой болж байна. Жишээ нь саяхан гарч дуусан Euphoria 3 дахь бүлэг Монгол хадмал орчуулгатаа гарч байсан бол энэ удаад House of the Dragon цувралын шинэ бүлэгч бас Монгол хадмал орчуулгатаагаар ороод явж байгаа юм. За тэгээд цувралаа аль биесний платформ HBO Max-аас үзээрэй. Хамгийн ихэнд онцлог дүр бол Lord Roderick Dustin болон өвлийн чоннууд. Цувралын 2 дугаар бүлэгт Jaehaerys Velaryon өөрийн биеэр умардад очин Lord Cregan Stark-тай уулздаг. Энэ үед Cregan Stark харийн талд 2000 саарл халтнууд буюу хөгшин дайчдыг амлаж шинэ бүлгийн эхний анги дээр аль хэдийн тэрхүү хөгшин дайчдыг бид харсан билээ. We have come to die with a dragon queen. Умардад өвөл ирэхэд амьдрах орчин хахир хатуу хүнс болон хангамжийн хувьд хязгаарлагдмал учир эмэгтэйчүүд, хүүхдүүд, залуу үе өвөлдөн ахмад насны ирчүүд гэрээс явж дайтдаг заншилтай байсан. Өөрөөр бол тэд шууд утгаараа үхэлдээ нүр тулахад бэлэн байдалд байдаг гэсэн үг. Тийм ч учраас тэднийг өвлийн чоннууд гэж нэрлэдэг. Хэдийгээр тэд хөгшин ч гэлээ олон өвлийг ардаа илээсэн, олон ч дайн тулаанд оролцсон туршлагатай дайчид. If your greybeards can fight, the queen will have them. They will fight hard, like northerners. Тэдний командч Roderick Dustin умардын Barrett-нд байдаг House Dustin-ы лорд бөгөөд тулааны талбарт маш харгас эрсгийгээр тулалддаг нэгэн. Тийм ч учраас Roddy the Ruin гэж түүнийг хочилдог. Тэд харийн талд Red Fork дахь тулаанд цаашлаад Battle by the Lake Shore ялт байгуулахад чухал нөлөөг үзүүлсэн. Өөрөөр энэ тулааныг Fish Feast гэж нэрлэдэг. Тэд 2 дугаар анги дээр тулаанд аль хэдийн ялт байгуулж баяраа тэмдэглэн дуулж байдаг шүү дээ. Харин цаашид өвлийн чоннууд хэд хэдэн томоохон тулаанд оролцож тэдний араас дараагийн ээлжний умардын арим ирэх учраас тэд энэ бүлгийн чухал хэсэг байх нь гарцаагүй. Харин дараагийн нэгэн чухал дүр бол шинэ бүлгийн эхний 2 анги дээр халтхан гараад өнгөрсөн House Blackwood-ийн гишүүн Alicent Blackwood. Тэрээр Riverlands-ийн хүчрэг эмэгтэй дайчин мэрэгэн харваач бөгөөд Red Fork-ийн тулаан Daemon Targaryen-тэй хамт тулдаж явсныг харсан бах. Хэдийгээр жижиг туслах дүр мэт боловч Fire and Blood номонд тулааны талбартч дээр тулаанаас гадуурч мөн адил асар нөлөө бүхий дүрээр бичигдсэн байдаг. Тэрээр Battle of the Kings Road-д Riverlands-ийн 300 харваачийг командалж харийн талыг ялтанд хүрэхэд чухал нөлөөг үзүүлсэн. Мөн тэрээр цээж жижигтэйж гар болон хөлийн хүч ихтэй тулааны чадвар өндөр хурц ил мэрэгэн ухаанаараа тухайн үеийн хамгийн шилдэг эмэгтэйчүүдийн нэгд тооцогддог байсан. Тэрээр луунуудын бүжиг эхлэхээс дуусах хүртэл амьдарч чадсан цөөн хэдэн командлагчийн нэг бөгөөд хожим Cregan Stark-тай гэрлэж 4 хүүхдийг төрүүлсэн түүхтэй. Who are you? I'm a witch. Цувралын 2 дугаар бүлэгт Daemon Targaryen харин алд очих үеэс л үзэгчдийн хамгийн их сонирхлыг татсан дүр бол Alice Rivers. Өөрөөр түүнийг Witch Queen гэж нэрлэдэг. Westeros дургамал энгийн шившлэг гэх мэт зүйлсийг ашигладаг эмэгтэй эмчлэгч нарыг Woods Witch гэдэг бөгөөд Septon Eustace Alice-ийг тэдний нэг гэж тодорхойлсон байдаг. Зарим Woods Witch нэрээдүг зөвгөнсөн зүүд хүртэл зүүдэлдэг гэдэг. Мэдээж 2 дугаар бүлэг дээр бид түүнийг ямар ч эргэлзээгүй шулам гэдгийг харсан шүү дээ. Харин түүний зорилго юу хүсч явдгийг бид 3 дугаар бүлгийн 20 дугаар анги дээр Daemon-тэй хийсэн ярианаас тодорхой ойлгосон. Tell her I want Harrenhal. 2 дугаар ангийн төгсгөл Daemon Targaryen Harrenhalд ирж Alice Rivers-тэй таардаг. Үүнээс хойш Aemond болон Alice нарын хооронд сонирхолтой харилцаа үүсч
Эмэндийн ботч үг хэвлэдэ тэн цаашлаад бидний хүсэн хүлээж буй Battle Above the Gods Eye дээр Daemon-ы байршлыг олоход тусалж тэрхүү тулааныг өөрийн нүдээр гэрчилсэн нэгэн болдог. Мэдээж Эмэндийн ботч үг тээх учраас цаашаагаа ч бас цохилт баггүй нөлөөтэй байх нь гарцаагүй. Энэ бүлэгт ногооны талын хамгийн чухал дүрүүдийн нэг бол Lord Ormond Hightower. Тэрээр Alicent татны үеэл бөгөөд Hightower-ын Lord ногооны талд 15,000 орчим цэрэгтэйгээ дэмжлэг үзүүлэхээр ирж яваа. Харин түүнийг бид эхний анги дээр аль хэдийн харсан. One king is as good as another. Мөн түүнтэй хамт Sir John Roxton гэх сонирхолтой дүр Orphan Maker гэх Валерийн гаан илттэйгээ байхыг ч бас харсан. Lord Ormond Hightower-ын хувьд Battle of the Honey Wine Тамблтны анхны тулаанд гол үргийг гүйцэтгэж ногооны тал чухал ялалтыг авчрах нэгэн. Battle of the Honey Wine-ы үеэр Ormond Hightower болон түүний айрам Honey Wine мөрний эрэгт бүслэгдэж хүнд байдалд ордогч Daeron Targaryen Tessarian луудаага тулаанд нэгдэж ногооны талд ялт ирдэг. Энэ үеэр Lord Ormond Hightower Daeron Targaryen-ыг Хүлэг баатараар өргөмжилж Daeron the Daring гэх нэрийг өгсөн түүхтэй. Харин Тамблтны анхны тулаанд ялалт альж тал руу ирэх боломжтой байсан ч нэмэлт хүч болох Wolf болон Hugh нар энэ үед Rhaenyra-гаас урууж ногооны талд ордог. Ингэж Vermithor, Silverwing, Tessarion гэх гурван луу Тамблтны гадна шатааж ялалт ногооны талд ирсэн түүхтэй. Дан ганц Тамблтан дахь ялтаас гадна Vermithor, Silverwing гэх хоёр хүчрэглүүтэй болсон ногооны тал энэ үеэс давуу тавуулж эхэлсэн юм. Ormond Hightower-тай холбогдож байгаа нэгэн чухал дүр бол сая дурдсан Daeron Targaryen. Тэрээр 1-р Viserys Targaryen, Alicent Hightower нарын дундаас төрсөн баг хүү. Өөрөөр бол Aegon, Helaena, Aemond нарын дүүн гэсэн үг. Мэдээж энэ дүр өмнөх хоёр бүлэгт огт гараагүй бөгөөд энэ бүлэгт чухал оролцоотой байх юм. Viserys-ийн 3 хүүгээс хамгийн алдартай Daeron байсан бөгөөд түүнийг их царайлаг, ээлдэг, ухаалаг бөгөөд ах нараасаа хамгийн зөөлнө гэж тодорхойлдог. Тэрээр 6 настайд өөрийн луу Tessarion-ыг хүлэглэх болж 12 наснда Lord Ormond Hightower-ын Cup-Bearer бас Squire болохоор Old Town руу явсан гэдэг. Гэхдээ түүнийг цуврал дээр King's Landing бус Old Town дүссэн Hightower-ын Wand гэж гаргасан. Alicent өөрийн ах Gwen's Daeron-ы талаар асуухад түүнийг илд ашиглахдаа сайн, тууштай бас ухаалаг 16 настан, гол нь түүнийг сайхан сэтгэлтэй гэдгийг онцолдог. He's kind. Ямар тач 2 дугаар бүлгийн төгсгөлд Daeron өөрийн хүүхлүүд Tessarion-ыг унаж буугаар гардаг. Мөн 3 дугаар бүлэгт түүний лууг илүү оройс харуулсан. Харин Daeron-ы хувьд дэлгэсэн дээр гарч буй энэ хүү яг мөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Уг нь бол Daeron ах нартайгаа адил мөнгөлийг үстэй гэж бичигдсэн байдаг. За тэгээд та бүхэн эдгээр дөрүүдийн сонирхолтой үйл явдал, хоорондын зөрчлийг даваа гараг бүр HBO Max-аас дэлхийн нийтэд зэрэгцэн Монгол хадмал орчуулгатаагаар үзэх боломжтой. Саяны ярьсан зүйлүүдээр миний дуртаагүй олон detail, нарийн ширийн үйл явдлууд бий. Та бүхнийг аль болох их хэмжээгээр спойлдохгүй тулд илүү ерөнхийд нь тайлбарлалаа. Харин та бүхэн аль үйл явдлыг цуврал дээр үзхийг хүлээж байгаагаа доор коммент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.